За намайг Ширнэнгийн Ямдан даш гэдэг. Би Ховд аймгийн Дарив суманд төрсөн. Бага насндаа бага сургууль сураад тэгээд одоо цэрэгт яваад тэгээд амьдралынхаа бүх замыг одоо хүртэл туулсан байгаа. Цэрэгт явахаас өмнө одоо бага сургууль, мөн сургууль төгсөөд ажилд орсон цагаасаа эхлээд дугуйн спортыг сонирхож 1967 оноос эхлээд 68 оноос идэвхтэй бараг 10 жил одоо дугуйн спортоор хичээллээд тэгээд тэрнээс хойш одоо хөдөлмөр хийж ар гэрээ тэжих гэх юм уу да хөдөлмөр хийж амьдэрсэн. Спортын амжилт бол одоо спортод Азийн тоглолтоос Монгол улсын анхны олон улсын хурал медалийг авчирсан одоо хүн байгаа юм. 1974 оны Тегераны Азийн тоглолтоос. За тэгээд тухайн үедээ бол одоо 8 жил би дугуйн спортоор хичээлж явах хугацаанд бол улсынхаа тодорхой хэмжээний рекорд амжилтуудыг тогтоож улсын авраг, хотын авраг гэж одоо тийм том тэмцээнүүдэд бас манлайлан оролцож байсан. Тэгээд энэ улмаар одоо Монголын Араада телевизийн олон улсын сэтгүүлч Жаргал сайхны удирдлагын дор тэдний багт нийлж дэлхийг тойрох аялалд багтаад 1992 оны 4 сарын 12-наас гараагаа эхлээд 1993 оны 1 сарын 31-нд бол гараа манд амжилтаа аялал дууссан. Сквадрын талбайгаас эхлээд сквадрын талбай дээр аяллаа дуусгажээ. 92 онд бол ер нь бас яг нийгэм солигдчихсан яг тийм үед байсан. Тэгээ бидний аялал бол ер нь хамгийн анхных нь Монголд одоо тийм том хэмжээний улс дансан тийм том аялал байгаагүй. За Гамбалдын Жаргал сайхан гэж манай багийн ахлагч олон улсын сэтгүүлч. Одоогоор бол яг бурхны оронд орцсон. Тэгээд манай хүн бол одоо зэн зорилго нь бол аяллаа маршрут ажлын одоо бүх юм одоо зохион байгуулах юм. Одоо бизнес асуудал одоо тэгэл аяллаа хэрэгцээтэй тэр мөнгө төгрөг одоо бүх юмыг тэр хүн одоо хариуцаж юу яа. Манай биологи ухааны доктор Лавгсран тэр хүн маань бол аялалд бол одоо ном бичнэ. Тэгээ одоо аяллаа тухай бүх сурталчилгаа, ном бичих дээр юмыг бол одоо нутг руу одоо нэг элчин дээрээс нэг юм явахад тэр хүн одоо бүх юм материалуудыг явуулах тийм үүрэг гүйцэтгэв. Манай дэлгэр сайхан бол одоо ерөнхийдөө одоо дугуйныхаа одоо дугуйгаа хариуцна. Гамболд Афганы Гамболд гэж манай энэ зураач бол одоо аяллаа хугацаанд бүх одоо байдлыг одоо цаасан дээр болгоно, зураг кэлбэрээр болгоно. Бүх байгаль орчин бидний явж байсан энэ бүх тэр байдлыг байгаль зурганд цаасан дээр болгоно. Миний хувьд бол одоо ахмад тамирчны хувьд бол одоо ховцлалт одоо өглөө босхороо унтах энэ төр ч юм уу тэгээд зогцуулалт хоол унд ингээд ялангуяа дууны засварыг хариуцж ингэж явж байсан. За ерөнхийдөө бол тэр би урд нь тамирчин байхдаа бол гадаадд бол нэг 7 хоног нэг 10 хоногоор одоо тэмцээн уралдаанд явждаг байсан л да. Тэгээд ерөнхийдөө явах одоо тийм хугацааны үед бол нэг 10 хоногийн үед бол нэг тийм юм мэдэрдэггүй. Ерөнхийдөө Оросоос гараад Москва орох үед бол нэг 20-30 хоногийн үед бол гэрээ санах одоо тэгэл янз бүрийн их баг хүүхдүүдтэй тэгээд нийгэм маань яг шилжилтийн үе тэгээд нэг картын системтэй байсан үед орхиод гарсан
болохоор жахан санаа зовх асуудлууд их байсан. Баруун руу ороод ирэхээр хөгжил өндөр, тэгээ ер нь нүд хараад ингээд нүд их байсан ш. Гэсэн хэдий боловч ерөөсө бид нар чинь санаж байгаа юм нь нутгаа санаж байгаа, гэр бүлээ санаж байгаа болохоор ерөөсө тэр улсуудын хөдөлнөг тиймэрхүү байна шүү гэж хүн өөрийнхөө л одоо би тэгж явж байна, ингэж явж байна гэж биччихсэн санагдаж байна. За тэгээд бид нар ч нэг бэлэгт бараг сар гарan болсон. Тэгвэл тэр үедээ бол энд ингэж ажил хийсэн, тэгсэн би тэдний хэрэг мөнгө олсон, манайхан тэгж яасан гамболд маань энэ зураг зураад тийм мөнгө олсон бид нар хийсэн гэж тэр дээр гал голчлон бичнэ. Хоолой тусмал болно их сан. Тэгээ ер нь явж байхдаа зарим газраас бол ингээд хүн таарлууд баг 2 хуудас захиач баг биччихсэн байхаа гэж бодож байна. Чин дээрээ л очиод одоо Монгол руу явах гэж байгаа хүн энтерт болоод захиад дайж өгч явуулна. Тэгээ элчин дээрээс бол одоо манай багийн ахлагч бол уцаар ярина. Тэгтээ бүх хүмүүсийг одоо цуглуулад одоо ямар байна, сайн байна уу энэ төр гэж бүгд нэг хүн даалгаад тэр хүнтэйгээ дараа дахиж холбогдож бүгдийнх нь юу мэндийг мэдж тэгж холбоо барьдаг байсан. Холбооны хувьд бол дээрээс ямар тийм шууд ярих тийм боломж байхгүй. 1992 оны 12 сард штэ тэгж явж байхад хөдөө талбай дээр ажиллаж исэн Америк хүн одоо бид нар чи хажуу талаар нь дугуйтай явж байгаа. Тэгэхэд одоо нэлээд томхон юм уцаараад ярьж байгааг бид нар сонссон л да. Тэгээд энэ одоо бас ингэж ярьд болдго юм байна, ийм байдаг юм байна да гэж. Тэгээд яхаа тэр хүндээ тийм бодол төрөөлөө явж байсан. Гэхдээ харилцаа холбооны юм маш их асар их ач холбогдолтой гэдэг нь одоо мэдэгдэж байна л да. Жишээ нь одоо би 1974 онд Азийн аваргад оролж яхад Японы баг манай багаас нэг маш багтаа нэг 10 хэдэн секундын урд орсон. 2 дугаараар. Тэгэд тэднийх яасан гэхээр ерөөсөө тэр багш нарын ярьж байгаа дандаа холбоо бариад явсан. Тэд нар ингэж юм барь ингэж холбоогоор яриад байсан. Тэгэл хаана алдаж яа ингэж яа гэдгийг ингэж хоорондоо дамжуулж яриад байсан. Манайх та нар болохоор ерөөсөө яг явсаар байгаа дэрсэн бид нар байгаа тийм холбоотой байсан бол та нарт бас дамжуулахад та нар бол бид нар бол яална Японыг яалах магадлалтай байсан гэж ярьж байхгүй. Тэгэхээр холбоо бол маш их хэрэгтэй. Маш их хэрэгтэй. Маш та өнөө спорт дээр бол одоо ялангуяа манай дугуйн дээр маш их хэрэгтэй. Тэгээ одоо манай дугуйныхан бол уралж байгаа улсууд болохоор дандаа чихэндээ микрофон хийгээд микрофон юу сонсдог юм хийгээд энэ дээр ярьдаг юм хийгээд ингээ ярьж байгаа шүү дээ. Тэгээ багш нь бол юунаас машинаас яриад тэг юм гээд бид нар тийм холбоотой байсан бол арайш алдаа авч чадахгүй байсан байж магадгүй дээ. Гэхдээ магадгүй шүү дээ. Одоо ер нь иймэрхүү маягаар ингээд хон юм мод дотор тэгсэн чинь энэ мод болохоор энэ ой болохоор зэрэг нэг Америкийн цэргийн баазлын юм уу тэр хамгаалт юм нэг ингээ босчоо байжсэн чинь одоо ингэ бүгд хаяашаа хараад байж байгаа чинь эндээс нэг юм цэрэг байгаа байхгүй нэг том цэрэг ирсэн. Тэр зураг байхгүй наа. Тэр цэрэг тань бод дараа нь ахвалцаас энэ тэгж бас энэ цаахан 50 унтаад явна хэцүү. Тэгэл заавалчгүй маш хурд хунтаал эглэхгүй. Тэгээд нэг бол манай газараас хурдан боосмос төмбөн шанаг мэдээлэл ороод ирнэ. Энэ одоо нэг алдарт нэг хагарал газрын хагарал Гранд Каньон. Тэгээ одоо яг ийм эзгүй газар болохоор одоо ийм эзгүй газар болохоор бид нар дандаа нэг нь зураг авд нэг нь дөрвөлээд гардаг. Энд хүн байсан бол одоо тавуулаа авсан бол энэ их гоё газар байсан юм л да. За баярлалаа. Ирэх 2025 онд ажлыг амжилт хүсье. Бүх хүмүүстээ шинэ жилээ сайхан угтаарай. За энэ хуруугаа гаргаж байгаа тийм. Энэ эрхээ ороо. Олон улсын хэмжээний юу сэтгүүлч, багийн ахлагч эрхээ ороо. Нэг манлайлна. За тэ жаргалсах. Энэ дэлгэр сайхан 7 ороо. Энэ авто инженер хүн. Энэ дунд хороо нь өндөр манайхнаас хамаа өндөр энэ хүн юу дунд хороо.
биологи ухааны эрдэмтэн Лавгсран. Энэ нуруу би ядан нуруу сэржин мөргөн. Энэ нуруу манай хүн намхан тэгээд юу яана. Энд чинь авганы гамбал багш сэлбэрчин багш мэрэгчлээ. Тэгээ уулаасаа над эндээс очихоос өөр газар байхгүй л дээ. Тийм байгааз. Энэ хүн болохоор зэрэг нөгөө жагаатайгаа хамт бас нэг ангийн найзууд гээд энэ нөгөө хорог шилтүүгээр авсан байхгүй яа. Сонголтгүй. Энэ ингээ бид гурав бол яах чараа байхгүй. Тэгээд энэ өндрөөрөө энэ намаараа ингээд таарад ингээд яасан.